эрүүл мэндийн яам үзүүлж байна. Стрессийг эергээр даван туулах аргууд. Сайн байна уу? Сайн байна. Хоёлаа танилцсан намайг Жаргал гэдэг. За би сэтгэл засал жимч хүн байгаа. Тэгэхээр юуны төрөнд та бидний хооронд яригдсан зүйл зөвхөн та бидний хооронд үлдэх учраас та энэ бүр итгэлтэй байж болно шүү. Тэгээд танд одоо яг өнөөдөр ямар асуудал тулгараад байна? Энэ талаараа та ярихгүй юу? Намайг Төрмөг гэдэг. Би цагдаа ерөнхий газрын олон нийтийн харилцагчд ажилладаг. Ерөнхийдөө сүүлийн үед надад их олон зөвөр байгаа. Ялангуяа зүрхтээсээ зүрхний нэгээр одоо энэ хэсгээр батарч өвдөөд тэгэл амьсгал давчтаа нэг гүнзгий амьсгалж чадахгүй. Эсвэл богино амьсгалаа тэр нь маш төвөгтэй тэр надад. Тэрээсээ тайван бус гэр орон ажлынханд ерөөсөн амархан уралчих гээд ерөөсөн уураа барихад аягүй хэцүү байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ зөвөрөөс л болж та тэр яриад байгаа. Энэ зөвөрүүд хизэнээс эхэлсэн бэ? 6 сараас хилд мэдгэж гисэн. Тэгтээ ялангуяа яг одоо энэ Монгол дотооддоо халдвар алдсанаас хойш ажиллаж хэлсэн л тийм. Тэр үеэс л ирнэ ажиллагдаж гисэн. Саний одоо яг таны зүрхтээс зүрх орчин бадарч өгдөг, амьсгалахад бэрхшээлтэй байх, амьсгаадах, уур хамархан хөдлөх гэдэг байгаа энэ зөвөрүүд чинь бүр ялангуяа бол нодлонгоос одоо үргэлжлээд тэгтээ яг сүүлийн энэ зөвөр бол саний дотоодод халдвар тархсантай холбоотой гэд ойлголоо зөв. Тий зөв. Ажиллаж хэлсэн биз дээ тий. Тий ажиллаж хэлсэн тий. Та яг энэ зөврүүдийнхээ улмаас өөр одоо эмчэд хандаж ямар нэгэн шинжилгээ өгч үзүү. Манай даралт гэстэй болохоор бас би зүрхний өвчтэй болж байгаа болов гэж айгүй айж төгссөн. Тэгээд төгссөн учраас би эмнэлгээр явсан л та яг зүрхний өвчтэй болчлоо гэж бодвол зүрхний хамгийн сайн гэсэн бүх эмчнэрт л үзүүлээд явсан. Хөл хийдэг шинжилгээг нь хийлгэсэн. Зөвлөх эмч намайг тань зүрхний ямар нэг өвч алгаа бүх шинжилгээ чи хэв юм байна. Таны сэтгэл зүйнд асуудал байгаа юм шүү. Та сэтгэл засалт эмч очих ёстой гэд. Гэтэ нэлээд бодож удаж би тань дээр ирчихэ. Тэгээд эмчнэр шинжилгээ одоо аваад шинжилгээний хариунд бол өөрчлөлт байхгүй байсан гэж ойлгож болох уу? Тий. Би гайхсан л та шинжилгээ хийгээ гараад байхаар үнэхээр л одоо зүрх хөвдөд зөөр байгаад байдаг шинжилгээ хийгээ гарахаар нэг хэл эргэлцсэн. Тий. Тийм байна тий. За тэгэхээр би одоо танд яг одоо энэ зүрх дээлстэй амьсгаадаг энэ зөвөрүүд чи яг ямар шалтгаантай үүссэн гэж болох гэдэг хоёулаа хамтдаа би танд энэ дэлгэцэн дээр харуулъя. За. Сайн байцгаана уу? Бидний тархинд лимфийн тогтолцоо гэж бий. Лимфийн тогтолцоо нь дараах хэсгүүдтэй. Үүн дотроос амигдала нь чамархаан дэлбэнд байрлах ба алмонд самар шиг хэлбэртэй. Үүнийг сэтгэл хөдлөл болон айдсын төв гэж үздэг. Хүн стресст ороход энэ төв хамгийн түрүүнд цочирдог. Амигдалаад төгшүүрийн дохоо эренгүүд 10 секундын дотор бөөрийн дээд булчирхаа руу мэдээлэл дамждаг. Үүний улмаас бөөрийн дээд булчирхаанаас стрессийн даавар ялгардаг. Катехоламин, адреналин, норадреналин, кортизол зэрэг даавар ялгархад судас маш хүчтэй агшина. Үүний нөлөөгөөр даралт ихсдэг. Хүний зүрх хэвийн үед 1 минутанд 60-аас 80 удаа цохилж 16-аас 18 удаа амьсгалдаг бол дааврын нөлөөний улмаас зүрх 1 минутанд 120-аас 140 удаа цохилж 30-аас 40 удаа амьсгалж толгой эргэх, дотор муухай оргих, салгалах, чичрэх зэргээр бие махбодод нөлөөлөл үзүүлдэг. Үүнийг хүмүүс ямар нэг хүнд өвчтөй болчихлоо гэж бодон зөвөрлөдөг. Хүн стресс өртгөд нэг бол зовхтон эсвэл тэмцдэг. Тухайн стрессийн хүч хувь хүний онцлог нөхцөл байдлаас шалтгаалаад хүн энэ хоёрын аль нэгийг хийж өөрийгөө хамгаалдаг. Стрессийн хариу урвал 5 төрлөөр илэрч болдог. Бие махбодын өөрчлөлтөнд толгой өвдөх, зүрх дээлсэх, амсгаадах, дотор муухайрах, гар хөл салгалах, чичрэх. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт нь уйлах, уурлах, ичих, айх, үзэн ядах, сэтгэлийн хөдөлгөөнг тогтворгүй болох. Нийгмийн өөрчлөлт нь хичээлдээ явахгүй байх, ажилдаа явхаас дургүй хүрэх, найз нөхдөсөө зай барих. Ой тогтоолд тань мэдхүйн өөрчлөлт нь мартамхай болох, анхаарал төвлөрөхгүй байх. Төр хуулийн өөрчлөлт нь бусдыг зодож дээрлэх, бусдад ураа гаргах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг шинжүүдээр илэрч болдог. Танд сайн ингээд үзүүлсэн энэ зургийг хараад тэгээд энэ тайлбарсан тайлбаруудыг сонсоод танд ямар бодол мэдрэмж төрж байна? Одоо
хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр би стресстэй байсан юм байна. Эргээд нэрээ ингээд тайвшрал бодоод үзэхэд үнэхээр л ажлын ачаалал стрессээсээ болоод би өвдөд байсан юм байна гэдгийг ойлголоо. Тийм. Яг үнэ. За тэгэхээр танд ингээ илэрчсэн шинжүүд бол төр зүрийн стрессийн юм бол хариу урвалууд байгаа. Тэгээд хэрвээ энэ байдлуудыг ингээд дорн засаж залруулахгүй бол яванда бие махбодын болон сэтгэл санааны эмгэгтэй болох эрсдэлтэй байдаг. Тэгэхээр та цаг алдаагүй ирсэн байна. Одоо хоёлаа энэ арга хэмжээг яаж бууруулах вэ? Таны стрессийг яаж одоо тийм ээ даван туулах гэдэг талаар би танд аргуудыг зааж өгье. За баярлалаа. Стресс тайлах аргууд. Найз нөхөдтэйгөө ярилцах, хүнд хэлж чадахгүй зүйлээ бичих, спортоор хичээллэх, Тайвшруулах амьсгалын дасгал хийх. бясалгал хийх, хөгжим сонсох, тогтмол цагт унтах, ном унших, хийх зүйлсээ төлөвлөх, Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх. өөртөө анхаарал хандуулах, мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах. За тэгэхээр би сая танд ингээд нөгөө тайлбарласан. Өдөр болгон та ямар нэгэн байдлаар амьсгалын дасгалыг хийж хөвших хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ амьсгалын дасгалыг зөв хийгээд явхад бүх биеийн булчин суларч нөгөө нэг стрессийн дааврууд цуснд яах нь ялгарх байдал нь буурч эхэлдэг байна шүү дээ. Тэгэхээр та амьсгалын дасгалыг цаг ургалж минут тутамд хийж хөвшөөрэй. За тэгээд нэг хүн ам цанхаар нэг усуудаг шүү дээ тий. Яг тэр шиг л одоо өндөрлөлтөд хөвшил болгоно гэсэн үг. За дараагийн нэг зүйл нь болохоор стресс яагаад үүсэж байгаа нөхөр тэр нөгөө бодол сөрөг зүйлийг бодонгууд сөрөг сэтгэл хөдлөл сөрөг үйлдэл ингээд циклээр хийдэг. Тийм учраас та эхлээд яах нь тэр бодлоо зөв удирдах сурах тэр дасгалыг бас яах нь хийгээрэй. Өдөрт хийх зүйлийнхаа чагсаалтыг бас аягүй сайн гаргаад тэгээд яах нь энэ болгоноор хийж баг зүйлийг төлөө тэрнээндээ л зохицсон ажлаа хийгээд тэгээ өөрийгөө дараа нь би энийг чадлаа шүү дээ гэж урамшуулах. За ер нь бол энэ аргуудыг түрүүний хэлсэн зөвлөгөөнүүдтэй хослуулаад ихэд бол таны одоо яг энэ стресс бол 3 хоногийн дараа, явандаа 7 хоногийн дараа тийм ээ маш их хэмжээгээр яах нь буурах болно. Та тэгээ энийг өдөр тутамдаа одоо хэрэгжүүлээд өнөөдөр эндээс сурсан зүйлээ найз нөхдөдөө гэр бүлийнхандаа хамт олондоо ингэ бүгдэнд нь яах нь зааж хөвшүүлээрэ. За тэгээд өнөөдөр энэ намайг зарж ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За Шүүгчийн туслахаар дэс бодож үзсэн. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран эрүүл мэндийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр бүтээв.